Эксперт ток контентоор та бүхнийг маш олон төрлийн экспертүүдтэй уулзуулж байгаа. За тэгвэл энэ удаа Монголын мянган сорилтын сангийн байгаль орчин нийгмийн үнэлгээний захирал Даш Зэвгийг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Та сайн байна уу? Сайн байна уу? Таны ажил сайн? Сайн. Тэгэхээр та өөрийгөө болон одоо өөрийнхөө мэрэгжлийг одоо бидэрт танилцуулаач. За намайг Цэрэндлэгийн Даш Зэв гэдэг байгалийн шинжилгээ хаан бодлогын мэрэгжилтэй. За 2000 онд мастер зэрэгээ хамгааснаас хойш энэ байгаль орчныхаа салбарт одоо тасралтгүй 27-8 жил ажиллаж байгаа ийм хүн байна. Тэгэхээр байгаль орчны мэрэгжил гэдгийг маш олон хүн сонирхож байгаа тийм ээ. Тэгэхээр энэ мэрэгжил одоо Монголын мянган сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа энэ усны компакттай яаж таны мэрэгжил яаж ингэж онцлогтой болж хоорондоо ингэж холбогдож уялдаж байна. За тэгэхээр манай усны компакт бол том дэд үтсийн төсөл байгаа хүн болов мэдж байгаах. Тэгэхээр ер нь альва төсөл зөвхөн дэд үтсч байна уу? Ямар нэгэн төсөлд байгаль орчны асуудал бол нэн дэргүүн тавигддаг болсон байгаа. Тэрэндээ ч мөн адил манай усны компактаар байгаль орчны энэ асуудал бол угаасаа нэн дэргүүн тавигддаг. За бидний хувьд бол энэ байгаль орчны баг маань бусад бүх одоо барилгын салбарын инженерийн бүх хүмүүстэйгээ өдөр тутам ажиллах ийм онцлогтой байгаа. За энэ дээр нэмээд дурдаад нэг юм хэлэхэд яг манайх олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартыг хангаж ажилладаг байгаа. За энэний дагуу 4 гол шатлсан арга байдаг юм байна. Энийг л заавал хэрэгжүүлэх ёстой. За ямар 4 байх вэ? За одоо энэ 4-ийг хэлэхээс өмнө мэдээж одоо чи бодож байгаа манайх ч одоо 2 том үйлдвэр барьж байна. За түүхийн ус, цэвэр усаа дамжуулах бараг 55 км шугам хоолой газар доогуур явуулж байна. Энэ бүхнийг хийнэхээр байгаль орчин сүйтгэхэр сонсогдож байна уу? Сонсогдож байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ том бүтээн байгуулалтыг хийхэд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах ёстой. Энэ дээр энэ 4 аргыг хэрэглэдэг байна. Нэгдүгээрх нь зайлсхийх. Яавал энэ сөрөг нөлөөлөл ерөөсөй байхгүй байх вэ? За хоёрдугаарх нь болохоор багасгах, хамгийн бага түвшиндээ байлгах. За гуравдугаарх нь мэдээж нөхөн сэргийлэх ёстой дараа нь. За дөрөвдүгээрх нь нөхөн сэргээсний дараа одоо ямар нэгэн үлдсэн сөрөг нөлөөлөл байх юм бол тэрийг дүүцүүл хамгаалах гэсэн. Энэ 4 шатлалыг энэ 5 жилийн хугацаанд энэ барилга угсралтын бүхий шатанд энэ 4 шатлалын аргыг хэрэгжүүлээ явна гэсэн үг. Тэхийн тулд мэдээж төслөглөхөөс өмнө заавал байгаль орчин төлөвлөх байдлыг наривчсан үнэлгээ гэж хийгддэг байгаа. Энэ үнэлгээ маань 5 жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж гардаг, уялдаа цуг гарчна. За энэ дээрээс нь тухайн манай 4 том контрактор байгаа шүү дээ. Тэдний маань бүгдээрээ өөрсдийнхөө тухайн жилийн байгаль орчныхаа төлөвлөгөөг боловсруулдаг. За тэр төлөвлөгөө боловсруулахын тулд нөгөө барилга угсралтын инженер бүх хүмүүстэй цуг суугаад за энэ жил ийм ажил хийх нь. Тэгэхээр энийг ажлыг хийхэд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг яаж хамгийн бага түвшинд нь байлгах ёстой вэ? Ийм аргууд байна гэ хамтраад энэ төлөвлөгөө боловсруулад хэрэгжүүлээд явдаг байна. Энэ бол манай компактын нэг гол онцлог байгаа. За маш гоё. Одоо яагаад гэвэл энэ бүтээн байгуулалт гэдэг зүйл тийм ээ. Хажууд нь энэ байгаль орчныг хамгаалах, анхаарах, энэ ажил бас зэрэгцээ явах айгүй ач холбогдолтой гэдэг зүйл Даш Зэвийг захирал маань хэлж байна тийм ээ. За тэгвэл одоо яг энэ бүтээн байгуулалт бол энэ усны компактад ажиллахад одоо таны зүгээс хамгийн тийм бахархам тийм ээ сэтгэлд үлдсэн тийм зүйлийг бидэртээ бас хуваалцаач. Зөндөө байгаа л да. Одоо жишээлх юм бол байгаль орчны баг гэл нэг тустай нэг өөрсдийнх юм хийх гээл нөгөө барилга угсралтын хүмүүс маань өөрийнхөө барилгыг барьчих гал ингээл яарад байдаг. Энэ төслөр бол тийм байхгүй. Яг бүгдээ нэг баг болоод хамтарч ажиллаад нөгөө инженер барилга угсралтын хүмүүс маань байгаль орчныхоо хүмүүсийн үгийг сонсоод за ингээд яг ингэж хийх ёстой байна. Тэгвэл байгаль орчин сөрөг нөлөө маань хамгийн бага байх юм байна. Энэ дээр ингээ хамтарч ажиллаад нэг баг болж ажиллаж чадчихад миний хувьд бол хамгийн одоо дуртай үнэхээр бахархахаар ийм зүйл байгаа. Маш олон залуучууд бас манай энэ эксперт ток контентыг бас сонирхож үздэг. Тэгэхээр цаашдаа одоо ингэж энэ байгаль орчны мэрэгчлэр ингэж ажиллах тийм ээ. Одоо бас суралцаж буй залуучуудад хандаж таны өгөх зөвлөгөө юу байна? За байгаль орчны мэрэгжил бол их сайхан мэрэгжлээ. За өнөөдөр байгаль орчингүй салбар гэж юусоо байхгүй болсон. Одоо үдэ аж ахуй байна уу, уул уурхай байна уу, дид үтс байна уу, бүх салбарт байгаль орчны асуудал нэн тэргүүн тавигддаг болсон. Тийм учраас байгаль орчны мэрэгжил бол маш чухал. Тэгэхээр энэ дээр энэ мэрэгчлэр сурж байгаа оюутан залуучууд байвал та нар
мэрэгчлээ зөв сонгосон байна шүү. Сонгох гэж байгаа залуучууд байдаг бол энэ мэрэгжлийг сонгоорой. Тэгэхээр энэ мэрэгжил маань одоо бүх салбарт нэн тэргүүн тавигдж байгаа учраас үргэлж одоо ажлын байртай. Одоо дэлхийд зөвхөн Монгол улсгүй дэлхийд энэ одоо нэн тэргүүнд бүх салбарт тавигдж байгаа учраас энэ бол хамгийн чухал зөв мэрэгжил шүү гэж хэлээ да. Бас бүх салбарт бас хамааралтай гэсэн. Заавал хамааралтай. Яг. За маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийнхөө эксперт токийг та бүхэндээ одоо байгаль орчны мэрэгжлийг илүү сонирхож та бүхэндээ хүргэлээ. Дараагийнхаа дугаараар уулзцгаая.